Hello everyone. Bobby байна. За өнөөдөр би таадтай хамт би одоо ингэс хийж агаад за нэг 2 цагийн дараа одод болж байна. 3:30. За 6 цагт найзуудтайгаа уулзахын. Тэгэхээр нэг 5 мав жоохон өнгөрөөгөөд гэрээсээ гарах хэрэгтэй. Тэгээд таадтай хамт нүрэ бодоод үсээ янзлаад уцаа өмсөөд тэг гэрээсээ гарыг гэж бодлоо. Би скин кэрээ хийгээд бараг 2 цаг болцсон байна уу. Тийм болохоор ийм чигшүүлэгч мист. За тэгээд ийм цэвэрхэн спонж ашиглаад за одоо ингээд спонж руугаа мистээ ингээд баг зэрэг цацаад тэгээд нүрээ жоох ингээд чигшүүлэх зорилгоор бүр ингээд маш хөнгөн ингээд арах шүү за. Чигшүүлэх зорилгоор тэгтхэн бүх хэсгээр нь яваад өгнө. Энэ спонжийг би E-Mart-аас авсан. Тэгээд E-Mart-ыг аль дэлгүүрлээ. Би бас нэлийн дээр авсан болохоор сандгүй. Ийм ногоон өнгөтэй байхыг бодвол магадгүй D-Face Shop байх. Тэгээд таад маань ерөө D-Face Shop бас Innisfree өөр юу гэдэг лээ те. Ер нь ингээд айгүй түгээмэл хэрэглэгддэг солонгос брэндүүд эдэн штэ. Тэр үед ийм ер нь бол бүх юмнууд E-Mart эсвэл өөр гэсэн нөгөө байршил дээр маш их тийм салбарууд нь байж идэг. Тэгэхээр ер нь бол энэ тооны молыг их гэсэн бол би энэ Монголын тооны молыгоос тавсан байгаа. Энэ Face Shop гэсэн бол бас Face Shop-ийн нэг өөртөө ойрхон нэг салбараас авсан байгаа. Ер нь яг тэр албан ёсны дэлгүүр нь хэрвээ Монголд байгаа бол ерөөсөө тэндээс нь л авчвал маш зүгээр идэг. Бас тэгээд охтууд маань нөгөө нэг чолко яаж арчилдаг вэ? Чолко ер нь одоо ингээд салхи малхтай болцсон, өвөл болж гин, хавар үгүй намар болж гин. Малгаан өмссөн үедээ яаж арчилдаг вэ гэж айгүйх асуусан байсан. Би нэр тэрний тухай ярьчих. Чолкиг ер нь бол өдөр болгоогоо хамгийн ихний алхам. Антандаа ер нь ингээд баг зэрэг шампунь авч байгаа дугаачна. За тэгээд чолко угаахтаа анхаарах зүйл бол зөвхөн уртлын одоо энэ үзүр хэсгийг нь биш. Бүр ингээд углуу ингээ хуухыг нь хамтд угаах хэрэгтэй. Тэгвэл хуух маань л тослогдсон одоо жоохон тийм бохирдолтой байвал энэ уртлынхаа үснүүд бас айгүй хурд ингээд нөлөөлүүлээд хичнээн уртлын үсээ угаасан ч тэрнийг ингээд одоо өдрийн хагас гэхэд юу ингээд жоохон тослогдож маслагдаа тийм болчтой байхгүй юу? Би бараг 10-аад жил ингээд чолктой явсны хувьд хэлэхэд угаа маш сайн ингээд угаах хэрэгтэй чолко дангаараа угааж байгаа үед. За тэгээд дараагийн зүйл бол малгаан өмсөх ерөн салхитай өдөр малгаан өмсчүүл бараг чолконд хэрэгтэй байдаг. Яагаад тэгэхээр ингээд салхинд айгүй их ингээд тоос шороо те ингээд бохирдлууд явж байгаа. Тэр нь ингээд чолк мал гүс мөсийг айгүй хурдан бохирдуулж чаддаг байхгүй. Тэгэхээр ерөн бол би гадаа амар салхитай тийм шуургатай байгаа гэвэл малгаан өмсчдөг. Тэгээ малгаагаа өмсөхдөө яаж өмсдөг вэ гэхээр одоо ингээд бидний чолк ингээд байж байгаа шүү дээ. Энэ чолко нэг ингээд эвтэйхэн нэг юм 80-20 гарцаатай ч юм уу те. Энийг бол ийшээ нүг бол нөгөө тал руу ингэж маш зөөлхөн ингэнгүүтээ аль болох малгаагаа ингэж сул одоо өмсөд. За харин нөгөө нэг чолко жоох стайл хийгээд ингээд малгай залгаа бас хаяа өмсмөр байдаг штэ. Тэр үед угаасаа чолкыг ингээд цэвэрхэн гоёор нь авчулдаг айгүй хэцүү болохоор аль болох маш сул малгай өмсөд. Халуутсан бол малгаагаа авах. За бас ингээд хитрхи удаан өмсөл угаасаа л ус ямар нэгэн хэлбэрт ороод тослогдох юм уу те ойлгомжтой. Тэгэхээр аль болох удаан малгай өмсөхгүй байх, бариу малгай өмсөхгүй байх, халуутсан бол малгайгаа авах хэрэгтэй. Тэгвэл ер нь бол чолк зүгээр идэг. За би энэ кремийг хэрэглэж өнөөдөр. Би өмнөх нэг What's in my bag гэдэг бичлэгэн дээрээ таадад нэг юм жижигхэн эндүү харуулж ирсэн шүү дээ. За магадгүй жоохон тийм чухал үеүүдэд ямар нэг юмд орж байгаа ч юм уу. За нэг хүлээ авалтанд ороод мороод ивент явж байгаа ч юм уу, тоглолт үзэж байгаа ч юм уу тиймэрхүү үеүүдэд бол emergency юмаа бодоод тэр жижигхэн эндүү ер нь цүнхлээд явж байхад зүгээр хэрвээ том цүнхтэй авч явах боломжтой байвал. Яагаад тэгэхээр энэ чолкч угаасаа л жижигхэн нэг юм битгэн шиг ус байгаа болохоор янз болох магадaltaй. Тэгээ үнэхээр чолко ингэж гоёор нь авч үлдмээр байвал тэр нөгөө нэг буцаага хэлбэрт оруулж маруулах хэрэгслүүдээ өөртөө ойрох юм аваад явж ивэл айгу зүгээр. За ер нь л харис жоохон хуурай байгаад байна. За яг гэтээс амар экстрим бичлэн л доо. Ойрд бас ингээд арьс жоохон асуудалтай байгаад байгаа. Яг ойр жоохон орой унтсан бас гадуур айгүй хоол идсэн.
Тэрнээс болоод арьс жоохон not in good condition. Тэгэхээр жоох өндөр coverage-тэй нэг хараад. За тэгээд чолк ер нь ингэж одоо цэвэрхнээрэндээ гоёор нь авч үлдэхэд маш томоор нөлөөлдөг хүчин зүйл бол арьсаа тийм одоо тослог биш байлгах дээр, арьсаа гоё баланстай байлгах дээр анхаарах хэрэгтэй. Ингээд өдрийн дунд болонгууд арьс ингээд тослогч штэ. Тэнгүүд энэ хоёр ч угаасаа ингээд зарим хэсгэрээ бүр ингээд наалтсан, ингээд хамтдаа байгаа болохоор арьсны тослогчуд үсэнд нөлөөлөд тэгээд ер нь чолк жоохон тийм одоо хурдан яачих гээд байдаг, тослогчих гээд байдаг. Хичнээн одоо нөгөө нэг паудер тавьсан чивчтнээ ингээд чолко угаасан ч өдрийн нэг дунд хүрэхгүй л айгуу тийм хурдан тослогчоод байдаг. Тэгэхээр яг ингээд чолктой охтуудад бол ингээд арьсныхаа тэр балансыг хадгалах тий арьстай гоё баланстай байлгах бол айгуу чухал гэж би бодож байна. Яг минийх ингээд хаяа жоох ингээд сарын тэмдэг ойрц үед ингээд арьс бас ингээд 9 шид болно штэ. Тослогтой бол хуурайшаал янз болно. Тэнгүүд тэр үеү дээр хэрвээ тослогдсон байвал ингээд чолкон тэр нь бас амар хурдан нөлөөлөд яагаад гэдэг вэ? Ингээд бохирдуулчих гад байдаг. Тэгэхээр тэр үеүддээ би айгуу сайн анзаараад тослогтой байвал тослогийг хариулах, балансжуулах, тийм бүтээгдэхүүн хэрэглээд аюу хурд арга хэмжээ авдаг юу одоо болцсон. Өмнө нь бол нэг тэгж учрыг нь олохгүй л чолкол ингээд угаагаал, чолкол ингээд павдартаж яваад идэг байсан. Тэгээд би нэрээ аюу итгэдэг байсан. Чолк ингээд хэрчэнгүүт нөгөө лүүс павдраараа ингээд павдартаад хаяа ингээд аргалцдаг байсан. Гэтэ тэр бол not recommended жоохон нэг тийм амар гоё болгодоггүй. Тэрний оронд баг нөгөө нэг хуурай шампуноор чолко яла хуурай шампунь түрхлээ. Тэгээ сайхан сэгсэрлээ. Тэгээ араас нэг индүтчгээд бас л яг хэрэгтэй үед бол шалгарсан арга. Гэтэ яг би ойр тийм хуурай шампунь төр хэрэглэхгүй байгаа. Зүгээр арьсандаа анхаарал чолко өдөр болгон угаагаал. Тэгээ лүүс павдраа тухан дээрээ байнга түрхээл. Байнга гэдэг нь зөвхөн өглөөнийхөө мейкап тий. Тэгээ нөгөө нэг арьс амир ботгоснаас хойш би тэгж өдрийн дунд ингэж лүүс павдер энэ төр давхулж түрхэж тэгж амирынхаа болсон. За нэг иймэрхүүг аваад эхлээд би бухан дээрээ баг зэргийг явчих. Тэгээд хөмсгөн дээрээ бас хөмсгөө дамжуулаад зөвхөн дээрээ зах хэсгүүд дээрээ сүүдэр явах болохоор за бас өө дарагч тавьсан хэсгүүд дээрээ ингээд тавиад өгвөл түгжээд айгуу зүгээр байдаг. Би нэрээ нэг иймэрхүү бодолт хий гэж бодоод байгаа. Ер нь ийм soft, cute ийм look гаргахыг гэж бодож байна. Тэгээ дараа нь үсээ жоохон гэж толгой оруулж чадлаа. За энэ зургийг харахад бол хөмсгөн нэлээд ийм одоо натурал тэгээд нэг амар тийм хурц өнцөг гаргаагүй байгааз. Тэгэхээр би зөвхөн тэнэрээ авчи бас тэний хаяг энэ бүдэг энэ өнгөөр зөнхлөөд нэрээ хөмсгөө бодож зүүн болчтой юм. Өнгөл таадаг. Ойлгомжтой байх юм болов уу? Ингээ жоохон л яачаад ингээд амар ялгаатай болчихж байгаа. Нарийнхан яг хөмсгөний тэний хэлбэр гаргадаг багсаар энэ бүдэг өнгнөөс нь аваад одоо тод өнгнөөснөөс жоохон олчих. Тэгэхгүй бол бас сайн гарахгүй байх гэж унгаж байгаа. Хөмсг бас жоохон урттай бол нүүр жижигхэн харагдахад нөлөөлдөг. Нэг юм софт үсэн айгуу гоё юм хосцсон байгаад байгаа болохоор би энэ Pro Mascara ялгаан харагдаж байна. За нүүд бол ийм бортинээр суур тавиа жоох юм глиттертэй. За тэгээд лайнер бол бас зүгээр л юм одоо нүдний хэлбэрийн дагуу шууд юм straight man. Окей. За тэгвэл би энэ тэнийхаа энэ бүдгээр нь бас суур тавьчих. Зя энэ угийн
сайн ингэж яхан гүн өнгийн тавьж ягаад тэгээд гадаг шанаас контро жоохон ингэж доошоо тавих болохоор суур тэний бас яг тэрнийхэн дагуу тавиад өгчий. Бас доотлын зовхоо энэ юм гороос жилбэр гарлаа гэдэг урагшаанд. За тэгээс энэ холын хэсгийг удаад үгүй. Миний нүдний энд нэг энд ингээд юм юмуд байгаа. Юу гэмдэ? Нэг юм гарсан юм шиг. Энийг бас би удахгүй нөгөө лазер дуулъя гэж бодоод байгаа. Тэгээ нөгөө арсныхаа эмчтэй лазер дуулъя ахуулъя гэж ярьсан чинь жоохон хүүтэрхээр хүрээд ирээрэй гэжлээ. Тэгэхгүй бол энэ амар цөөхөн байж байгаа бүр огтон ингээд ихсээд байгаа. Тэгээ баг дээр нь ахуулахгүй бол бас бүр их болчвол болохгүй юм шиг үлээ. Тэгээ яг лазер дуулах үедээ та хэдийг бас дагуулж яваад яагаад юм гарсан энэ юу юм уу гэдгийг эмчээсээ сайн асуугаад тэгээ бас нэг хөөрхөн видео болгоод оруулнаа. Ийм бас нүдэн дээр нь гарцсан хүмүүс зөндөө байдаг. Нихаа бодолтыг хийсэн багсаараа нөгөө нэг шулуун лайна гаргаад үгүй. Сайн нүдэн өрөнгөө нэлэнхүүд нь явжээ. Өөр нэг зүйл нь энэ нүднийхээ доотлолт бас тод тэнэр яваад үгүй. За тэгээд нүдний нөгөө нэг доотлын бомбор хэсэг байгаа штэ. Тэрийгээ бас ингэ сүйдэрлээд тодруулаад үгүй. Тоны молыг гээлэн контур аяны зурсан одоо энэ тенэн лайнераа дагаад ингэ татаад үгүй. Одоо дахиад нэг юм хийчи. Нөгөө нэг хөмсгний харандаа нэг энэ борыг авч агаад тэгээд лайнераа жоохон ингээр бас нэг том ялгаа гарахгүй гэхдээ айгуу гоё тийм натурал лайнерыг бас ингэж бүдгсгэж өгөхөд тусалдаг. Нүднийхээ энэ гол хэсгийг энэ ягаан тэннийхаа энэ ягаан туяатаас хааг ашиглаад гоё ингэж яагаад үгүй гялалзуулаад өгье. Тэгэхгүй бол одоо нөгөө зурагтайгаа харьцуулахад жоохон тийм маяг харагдаад байгаа. За тэгээ нэмдэг нь энэ хайлайтерийнхаа би энэ ягаан болон цагааныг холж агаад ингэж явуучвал бас сэтгүүлийн нөгөө блаша ягаанаар тавихад гоё уусгалтай харагдах. За нүднийхээ урд болохоор хайлайтерийнхаа нөгөө нэг цагаан болон жоохон шаргалан гин ингээ холиод тэгээд энэ зовхныхаа доод хэсэгт бас тэгээд болчихлаа. За би бас сарнуусаа хитрхийг будахаар нөгөө too much будцсан юм шиг харагдаад идэв байхгүй. Сарнуусныхаа зүгийн голын хэсгийг будаад тэгээ гоё ингээд сарнуусаа жиглээд авчаараараа хавччих. За сүүдрээ тавихтаа тэгэж нүүрнийхаа ингэж цаах хэсгүүдээр тавиад өгнө. За би хамраа ингэж доотлын хэсгийг ингэж нэлэнхүүд нь сүүдэрлээ. Тэгээд хоёр хажуу талын гурвалжин нэг сүүдэр надад харагдаад байгаа байхгүй юу. Тэрийг нь л дагаад юу ингэ. Дээдлийн хэсэг нь болохоор хэдүүлээ нөгөө ингэ саа тавьсан шүү дээ. Саагаа яг ингэж тойруулаад нэг юм сар шиг хэлбэр гаргаад энэ мейкапыг бас уруулна нэг тийм гоё юу байгаа гэрэл сүүдэр тавьсан юм шиг тэгээд нэг юм оверлайн хийсэн мөртлөө нэг тийм мэддэхгүй байгаа юм шиг энэний өрн гол нууцны тэр юу юм бэлээ л дээ. Уруулсандаа ингэж одоо контур хийх гэх юм уу? Оруулынхаа энэ хэсэгт ингээд сүүдрээ тавиад өгөхөөр уруул нэг тийм юм бомгор юм шиг харагч аваад ер нь иймэрхүү техникийг айгу хийсэн юм шиг үлээ. Тэгээ оруулынхаа доотлын сүүдрийг гэр ялгааг та тарж байна. За одоо блаш тавьчих. Блашн дээр энэ бол амар гоё юм уусгалттай блаш байгаа. Тэгэхээр би энэ хоёр өнгийг олчих гэж бодож байна. Энийгээ суур болгоод тэгээ нөгөөдгөө дээрээс нь бас хайлайтерныхаа энэ ягааныг
бас ашиглана. За блаша бол ерөнхийдөө ингэж нүднийхээ ингэж доороос эхлээд ийшээгээ ингэж уусгалтай маягаар жоохон том бас нэлийн хөрхөн тод авах юм байна. Тэгээ ингээс өөр нүднийхээ дээр бас жоохон тавьчих. Би нүдээ арай л жоохон бор болгочих. Жоохон пинк. Тоя бас хэрэгтэй юм байна. Тэр энэ хоёроо ингэ холчих. Холбочих. Дөр блаш. Блаш тавьчихаар ингээм амар өөр болж байгаа. Одоо энэ арай тод яганаараа ижлэгэн багсаар энэ бүр амар тод гардаг байхгүй юу? I don't know why. Ямар ч тач ингэж авсныхаа дараа заавал нэг ингэж салбитгын унгаах хэрэгтэй. Нүдтэйгээ ойрхон за өхнийхөө энэ хэсэг дээр ингэж тодлоод өгье. Окей. За одоо хайлайтерныхаа ягаанаар дээрээс нь дахиад ингэж явчих. Тэгэхээр айгуу гоё юм нөгөө нэг glossy look гаргана. Lift liner-аараа ерөнхийдөө уруулаа ингэж үдэхгүй өнгийн гаргаж хүрээлээд глоссараа хүрээлж глоссдоод тэгээ нэг лүү гаргасан хэсгээ ерөөсөө глоссдаг уруулаад би бас юм ингэндээ амар дуртай. Блаша бас хамран дээр ингэж тавьчих. Сая зураг харсан чинь ингэж хамран дээр бас явцсан байсан юм байна. Ирэн дээр бас хамарныхаа үзүүр дээр хамарны үзүүртээ ингэж жижигхэн тавхгүй бол хамарны үзүүр амар том харагдаад байдаг хитрхийг тавьчвал бас хамарны нурууч гэсэн гэж л нэ. Тэгээд хазарныхаа энд бас тавьчих. Тэгээ my final look. Хацтай хамтдаа үсэн янзлах гэсэн чинь камерны цэнийг дуусаад амтангүй. Гэрмэл ингээд нэг төлөвлөж за миний outfit for today. Бичлэгтэйгээ хамт байсан таад маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтал төр баяртай.